Монгол Улсын их хурлаас 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд хуульд заасан дараах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Үүнд ой амтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар ус хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулах орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, цуслан, цэцэрлэг төрөлн барьж байгуулах, ашиглах, соёлын өвөг хамгаалах, сэргээх, музей намын сангийн үйл ажиллагаа болон хөгжим кино гар урлал, тайзны урлагийн бүтээл, туйрах тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зохицолбор барьж байгуулах, ашиглах, нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэг төрөлн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих, давтчгийн хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшигын улмаас хохирол барагдуулах, спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпийн төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпийн хорооны бүртгэлтэй олимпийн төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчид олгосон санхүүгийн дэмжлэг, Монгол Улсын засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын ихтэй сургууль, дотоодын магадлан итгэмжлэгдсэн ихтэй сургуульд суралцаж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг, ихтэй сургууль, шинжлэх ухааны академид судалгаа шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг, төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа зэрэг хамаарч байна. Хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандивын зардал нь хууль заасан нөхцөл шаардлагыг хангасан байх бөгөөд хөнгөлөгдөх дүүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1% хүртэлх хэмжээгээр хязгаарлагдахыг анхаарна. Татвар төлөгчдаа татрын хуульд заасан хөнгөлөлт эдлэх эрхээ хэрэгжүүлээрэй.